Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нь Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадварыг бэхжүүлэх, тэр дундаа сар дахал халдвар төвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд вакцин био бэлтгэлийн үндэсний төв агуулгын шинэ барилгыг 3 сарын хугацаанд олон улсын стандартанд нийцүүлэн барьж бүлээн өгч байна. Энэхүү барилга нь 2 давхар 1686 м2 талбайтай COVID-19 болон бусад товлох вакцины дагалдах хэрэгслүүдийг гүйцэн бэлгээний бүх төрлийн хадгалаглалын гормоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах түгээх зориулалттай.